За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай өнөөдрийн хичээл бол эсийн хуваагдал гэсэн хичээл байгаа. Ингээд та бүхний 6-аас харсан дээр яг хуваагч байгаа 2 эсийг үзүүлсэн байна. Манай өнөөдрийн хичээлийн сэдэв ойлгомжтой. За тэгэхээр яг ань биеийн амьгүй үетэйс ялгагдах нэг үндсэн шин чанар бол эсийн ань биеийн өсөлт хөгжил байдаг. Тэгэхээр ань биеийн өсөлт хөгжлийн үндсэн өөрөө эсийн хуваагдал байдаг байх нэ. За ингээд дараагийн слайд руугаа шилжээ. За ингээд эсийн хуваагдлыг ярихаас өмнө бид бүхэн эсийн хуваагдлын бус үе гэж бас байдаг. Тэгэхээр тэр үеийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр интерфазын шат гэж нэрлэдэг. Тэгэхээр эсийн хуваагдах үе болно, эсийн хуваагдлын бус үе болно. Эсийн хуваагдлын үеийг нийлүүлээд юу гэдэг вэ гэхээр эсийн амьдралын нэг мөчлөг буюу эсийн нэг цикл гэж ярилдаг. Тэгэхээр энэ амьдралын эсийн нэг бүтэн циклийн богино хугацааг бол эсийн хуваагдлын үе эзэлдэг. Тэгвэл ихэнх хугацааг бол эсийн тайван байх үе буюу интерфазын үе эзэлдэг байх нэ. За интерфазын үеийг дотор нь 3 хувааж үзнэ. Нэгдүгээр G1 шат. G1 шат гэдэг бол эс яг хуваагдсны дараах үе учраас эсийн хуваагдлаар үүссэн төл эсүүд хэмжээний хувьд их эсээс жижигхэн байдаг учраас их эсийн хэмжээнд хүрэхийн тулд эс өсөж хөгждөг үе бол эсийн хуваагдлын G1 шат байх нь. За интерфазын дараагийн үе шат бол S шат байх нь. Тэгэхээр S шат гэдэг бол ямар шат юм бэ гэхээр синтез гэдэг үгний англи үгний эхний үсэг байх нь. Тэгэхээр энд ямар нэг молекулын нийлэгжил болох нь. Тэгэхээр бидний мэддэг ялангуяа эсийн удамшлын материалыг нөхцөлдүүлэгч ДНХ энэ үед хоёрчлогдож удмын материал 2 дахин их болдог үеийг S шат гэж. Энэ бол интерфазын S шат. За дараагийн үе шат бол G2 шат. G2 шат гэдэг бол эсийн хуваагдлын өмнөх шат учраас нэгсэндээ G2 шатад юу гэдэг вэ гэхээр эс хуваагдал бэлтгэх үе шат гэдэг байдлаар бид бүхэн товчоор ойлгож байна. Тэгэхээр энэтэй холбоотой маш олон үйл явц G2 шатад эсийн хуваагдал шаардлагатай тэр бүх үйл явцыг явагддаг байх нэ. За ингээд дараа нь яг эс хуваагдах шат. Тэгэхээр эсийн хуваагдлыг ань бид эсийн хуваагдлын үндсэндээ 2 хувааддаг. Нэгдүгээрт метоз хуваагдал. Метоз хуваагдал. За нэгийн тоо тавьчих би өмнө. За хоёрдугаарт миоз хуваагдал. Миоз хуваагдал. За метоз хуваагдлын хувьд ямар онцлогтой юм бэ гэхээр за бид нар бие эсийн хоромсоомын бүрдлийг за эс гэж байна тийм үү? За эсийн дотор бидний удамшлын материалыг хадгалсан бөөм гэж байна. Тэгэхээр бие эсийн бөөмийн бүрдлийг бид нар 2N гэж тэмдэглэдэг. Яагаад 2N гэж тэмдэглэдэг вэ гэвэл энэ маань бэлгийн эсийн хоромсоомын бүрдлээс 2 дахин их байдаг учраас бид нар 2 гэж тэмдэглэдэг. За ингээд метоз хуваагдлаар 2 ширхэг төл эс үүснэ. Мэдээж энэ үүсэн төл эсүүд маань их эсийн хэмжээтэй тийм том байж чадахгүй, жижиг байна. За мэдээж бөөм байна. Үүссэн төл эсүүдийн бөөм маань яг их эстэйгээ адилхан хоромсоомын бүрдэл 2N байна. Нэгсдээ их эстэйгээ адилхан хоромсоомын бүрдэл нь яг адил боловч хэмжээний хувьд их эсийн хэмжээнд дүүцэхгүй жижиг байна. Хоёрдугаарт ямар байх вэ гэхээр тооны хувьд 2 болж олширсан байна шүү дээ. За тэгвэл бүгдээрээ миоз хуваагдлыг авч үзье. Мөн бас ялгаагүй 2N бүрдэлтэй бие эсийн хуваагдал явагдана. За энэ хуваагдал 2 үе шаттай явагдана. Нэгдүгээрт миоз 1. За миоз 1 миоз 2 гэсэн үе шатаар явагдана. Ингээд энэ бүх үе шат явагдсны үр дүнд юу үүсэх вэ гэхээр 4 ширх эс үүснэ. За эдгээр эсүүд бөөм нь 1N бүрдэлтэй. Ингээд тооны хувьд бас олширч байгаа. Хоёрдугаарт үүссэн эсүүдийн хувьд яаж вэ гэхээр хоромсоомын бүрдэл 2 дахин буурах ийм үзэгдэл явагддаг байх нэ.
За үүс нь яг эдгээр төл эсүүд дахиад хоорондоо нэгдэж болно. Ингээд буцаад 2 бүрдэлтэй зиготыг үүсгэнэ. Ийм байдлаар миоз хуваагдал маань амьд бие махбодын бэлгийн үржлийг нөхцөлдүүлдэг бол митоз хуваагдал маань амьд бие махбодын бэлгийн бус үржлийг нөхцөлдүүлэгч үндсэн эсийн хуваагдал байх нэ. За ингээд бүгдээрээ тодорхой жишээн дээр харъя. За жишээлбэл та бүхний хамгийн сайн мэддэг доод хөгжилтэй сэр нуруугүнд нь амьтан болох гидра байна. Гидра маань хөгжлийн хувьд анхдагч жинхэнэ олон эсэд амьтан гэдэг. Гидра маань үрчигтэй яадаг вэ гэхлээр хажуунаас нь шин гидра нахиалж ургаад дараа нь энэ маань тасархайтах маягаар шин гидра болоод ингээд яг анх нэг гидратай адилхан 2 гидра болж байгаа. Энэ 2 гидра бол хоёулаа генетикийн хувьд 100% адилхан. Яг л бидний нэг өндгөөсийн 2 ихэр шиг хоёулаа адилхан авах нь шүү дээ. Ийм байдлаар доод хөгжилтэй амьтад бол бэлгийн бус үржлийг митоз хуваагдал нөхцөлдүүлдэг бол митоз хуваагдал нь дээд хөгжилтэй бидний хувьд ямар нэг EDC-ийн гимтлэхэд тэдгээрийн нөхөнд үлждэг. Мөн бидний өсөлтийн бол үндэс болж яддаг юм аа. Ингээд бүгдээрээ эсийн хуваагдлын үе шатыг митоз хуваагдлын жишээн дээр тодорхой авч үзье. За тэгэхээр энэ бол интерфазын шатанд байгаа эс байх нэ. За интерфазын шат гэдэг бол ялангуяа яг эс хуваагдах гэж байгаа юм чинь энэ мэдээж интерфазын G2 шатанд байгаа эс байх нь. Тэгэхээр энэ эс яг эсийн хуваагдал бэлтгэн. Тэгэхээр бид нэр түрүүчийн эсийн эргэтэнцрүүд гэдэг хичээлээр яасан бэ гэхээр энэ бүтцийг бид бүхэн үтсэн байгаа. Энэ бол эсийн төв. Тэгэхээр эсийн төв бол эсийн хуваагдалд оролцдог хамгийн чухал бүтцүүдийн нэг байгаа. Ийм учраас эсийн хуваагдал бэлтгэгчийн 2 шатанд эсийн төв буюу центрол 2 болж хуваагдсан байгаа байдлыг энэ зурган дээрээс та бүхэн харж байна. Ингээд дараа нь эсийн митоз хуваагдлын эхний шат руу орно. За митоз хуваагдлын эхний шатыг профаз гэнэ. Профаз. За бүгдээр харъя. За профазын шатанд юу явагдах вэ гэхээр ерөнхийдөө бөөм дотор байгаа хоромсоомууд иршлэгдэнэ. Хэмжээний хувьд анх байснаас иршлэгдэж микроскопт харагдахаар том болж эхэлнэ. Хоёрдугаарт үүс нь эсийн төвүүд эсийн 2 туйл руу хөдөлж эхэлдэг байна шүү дээ. За дараагийн үе шатыг метафаз гэнэ. Прометафаз. За энэ шатын үед юу болдгийг бүгдээрээ харцгаая. За прометафазын үед эрүүлийн уцлаг эсийн 2 туйлд хүрэхээс гадна бөөмийн бүрхүүл алга болсныг та бүхэн сая харсан. За бөөмийн бүрхүүл алга болоод бөөм дагуулагчаас нь хоромсоомууд цитоплазм чөлөөтэй гарч ирээд бүгд эрүүлийн уцлагт бэхлэгддэг байна шүү дээ. Бүгд эрүүлийн уцлагт бэхлэгдэнэ. За энэ бол үндсэндээ прометафазын шатанд болдог үйл явц байх нь. За 3 дугаар үе шат бол метафаз. За одоо бүгдээрээ метафазын үе шатанд юу явагдгийг харъя. За тэгвэл бөөмийн бүрхүүл алга болоод цитоплазм эрүүлийн уцлагт бэхлэгчин бүх хоромсоомууд маань яг эсийн бол төв хэсэгт эсийн яг бид нар энийг дэлхий гэж үзвэл бид нар энэ төв хэсгийг экватор гэж нэрлэдэг тийм үү? Яг тэрнтэй адилхан энтэй зөөрлөөд бид нар хоромсоомоо бүгд эсийн төв хэсэгт игнэн жагсахыг хоромсоомод бүгд экваторт игнэн жагслаа гэж суран хүчээр бичигдсэн байдаг. Тэгээд дэлхийдээ зөөрлүүл 2 эсийн төв маань яг 2 туйлд нь очсон байдаг байна шүү дээ. Энэ бол метафазын үеийн яг хуваагдж байгаа эсийн онцлог байдаг. За энэ үед хоромсоом бол хамгийн дээд хэмжээгээр иршлэгдсэн
гэрлийн микроскопт ялангуяа бүр тод харагдахаар болсон байдаг үе бол энэ метафазын шат байх нэ. За ингээд үргэлжлүүлээ дараагийн шатыг бүгдээрээ харъя. Энэ бол анафазын шат. За анафазын шатанд юу өгдөх вэ гэхээр харж байна уу? Нөө экватор жагсан хоромсоомууд маань эсийн ээрүүлийн уцаслагаар татагдаад эсийн хоёр туйл руу яг хөдөлж эхэлдэг. За энэ бол яг эсийн анафазын шатны яг онцлог байх нэ. За ингээд дараагийн шатыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр энэ бол метоз хуваагдлын төгсгөл шат. Энийг телофаз гэнэ. За хоёр тийшээ яг рефлей хийчихье. Рефлей. Хоёр шишээ татагдсан яг хоромсоомод яг эсийн хоёр туйлд очиод буцаад яг эсийн бөөм бий болдог байх нь шүү дээ. Ингээд яг сүүлд нь цитоплазм нь хоёр хуваагдана. Ингээд хоёр яг төлөв эс үүснээр эсийн хуваагдал дуусч яг хоёр ширхэг шин яг төлөв эс үүсдэг байх нь. Энэ төлөв эсийн хувьд түрүүн би хэлсэн тийм үү? Их эсийн хэмжээнд хараахан хүрэхгүй хэмжээний хувьд жижигхэн ийм хоёр төлөв эс үүсдэг байх нь. За ингээд яг энэ гурван үндсэн шат бол яг үндсэндээ метоз хуваагдлын яг 5 шат байх нь шүү дээ. За тэгвэл сая метозын төгсгөлд яг бөөмөд үүсгэс гадна цитоплазм хоёр хуваагдчихсан тийм үү? За энийг яг ерөнхийд нь цитокинез гэж нэрлэдэг. Цитокинез. Цитокинез гэдэг бол цитоплазмын хуваагдал байх нь шүү дээ. За энийг бүгдээрээ харъя. За энэ цитоплазмын хуваагдал бол яг амтан ургамлын эсэд ялгаатай. Амтны эс яг эсийн гадна талаараа ямар ч эсийн ханагуй учраас цитоплазм дундаа яг актины уцаслагын цагирыг үүсгээд ингээ яваад хоёр шин яг эс үүсдэг байх нь шүү дээ. Энэ бол амтны эс дээр үзүүлж байгаа төвсөл байх нь. За тэгвэл ургамлын эс дээр ямар байдгийг бүгдээрээ харъя. За ургамлын эсийн хувьд эсийн хантай учраас яг шууд яг цитоплазм хоёр хуваагдаад ингээд эс хуваагдах боломжгүй. Ийм учраас яадаг вэ гэвэл эсийн төв хэсэгт яг ийм хавтан үүсдэг. Явандаа энэ хавтангууд маань нэгдээд эсийн яг хантайгаа нэгддэг. Ингээд шинээр эсийн плазма мембраны нийлэгжил явагдаад анх байсан эсээс яг хоёр ширхэг жижиг яг төлөв эсүүд үүсдэг байх нь шүү дээ. Тэгэхээр цитокинезийн процесс бол яг амтан ургамалд ялгаатай байдаг байх нэ. За ингээд яг ингэж эс хуваагдаж энэхүү хуваагдал нь яг амьд бие махбодын өсөлт хөгжлийн үндэс болдог байх нь. За ингээд та бүхэн яг анхаарал тавьсан сурагч та бүхэндээ баярлалаа.